Хүн намын жагсаалтын гишүүн найдлагийн зодон хийсэн дуйлаа намжаагүй байхад төвөрг нуурын ордтой холбоотой мэдээлэл хийж олон нийтээс нэмэх оноо авах гэж оролдов. Харин олон нийт эсрэгээр нь хасах оноо өгчихөв. Тэрээр их л баадууч иргэдээс мэдээлэл ирлээ. Улсын урлын гишүүний үүргийн биелүүлж зохих газарт нь мэдгэн гихчлэн нилээд сүржигнэв. Тэрээр хэлэхдээ Батулгын гарын үсэгтээ 2006 он Genco Group-ээс Devo компани руу явуулсан албан бичигт намрангийн хэргийг хариуцсан. Мөн нөөцөнд тогтоогдсон орд газар зарна гихчлэн нилээд ностой зүйлүүд дурдсан байна гин. Цаашлаад 2006 онд Батулга гишүүн байсан. Хувийн давхар ажил эрхлэх хуулиар хориотой хатал яагаад гарын үсэг зураг гихчлэн олон эргэлзээ бий мэдээж Genco гөмөрж болохгүй. Тэр гишүүн сайд ерөнхийлөгчгээд захын хүнд олдохгүй хувь зайг эдэлж төрийн өндөр албан тушаалуудыг хайсан. Улс дааж, нам дааж, ач санах хатал, хувийн эрх ашигла нэг тавьдаг нь түүний хамгийн том нүгэл. Дээр дурдсан намран компани ачаар тухайн үедээ цэцэглэж байсан City Taxi, City Shop зэрэг бизнесүүдээ босгосон гэдэг. Хүн нам том компани, том улс төрийн хүчний утсан хүүхэлдээ хийдэг болчихсон. МСС тэрүүн төгрөгийн хандив авдаг нам адаглаад эрх тэгш байдлын тухай ярьж чадах уу? Хүн нам ногоон хатуусны хэргийг сэвж сонгуульд сайн оролцсон. Харин одоо төвөрг нуур гэсэн акц хийгтэл тэр нь бүтгүүч эхлэв.